Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлж туралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын загвар батлах, барилгын угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг хэлэлцлээ. Энэхүү журмаар төсөл батлах хугацааг багасгаж иргэдэг чирэгдүүлэх, хүн суртал гаргах зэрэг асуудлыг байхгүй болгосон гэдгийг хэлж байлаа. Барилга барих газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгуулалтаар холбогдох зөвшөөрлүүдийн хамтаар олгож байх асуудлыг бид нар оруулж ирж байгаа. Энэ бол газрын тухай хуулинд газрыг зөвхөн газрын эрхийг дуудлага худалдаа төсөл сонгон шалгуулалтаар олгоно гэж ингэж заасан байдаг. Ингэхдээ яаж олгох вэ гэдгээ бид нар энэ журмаар зохицуулах юм аа. Ингэхдээ бол нэгдүгээрт нь загвар зургийг нь бол баталсан байна. Техникийн нөхцлүүдийн олгосон байна. Дуудлага худалдааг зохион байгуулах газар нь тодорхой байх ёстой. Дуудлага худалдаа төсөл шалгуулалтын зар мэдээг олон нийтэд хүртээмжтэй хүрэхээр ингэж тусгасан байгаа. Төсөл сонгон шалгуулалтаар газрын эрх олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж ашиглуулахаар батлагдсан байршлаас төсөл сонгон шалгуулалт олгох газрыг төлөвлөгөө батлагдсанаас хойш 30 хоногийн дотор засаг дарга сонгож тухайн байршлыг нийтэд зарлахаар ингэж тусглаа. Төсөл сонгон шалгуулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг олгох тохиолдолд эрчим хүч болон цэвэр усны их усүр цэвэрлэх байгууламж, хог дахин боловсруулах үйлдвэр, 1000-аас дээш ажлын байр бий болгосон үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж байгаа эсхийг энийг бол тусгаж өгсөн байгаа. Ингээд бол өмнө нь одоо иргэн аж ахуйн нэгж төслөө хийж ирдэг байсан бол өнөөдөр бол манай мэрэгжлийн байгууллага төслөө хийж энийг нийтэд зарладаг ийм зарчим руу орж байхаар ингэж тусглаа. Иргэн хүн өөрийн эзэмшил газраа барилга барихыг хүссэн хүсэлтэд иргэдэг хүлээн авах төвд гаргах хэрэгтэй бөгөөд түүнийг нь ажлын 10 хоногт багтаан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж архитектор төлөвлөлтийн даалгаврыг 2 хоногт баталгаажуулснаар их загвар зургийг мөн 2 хоногт багтаан батлах юм байна. Нийт иргэдийн бод санал авах иргэдийн 70 хүртэл хувийн саналыг бол хүчинтэй тооцно гэсэн байна. Хэрвээ 70% нь одоо эсэргүүцэх юм бол мэдээж хот бол газрын байршлыг одоо шилжүүлэх ч юм уу тийм бусад арга хэмжээ авна гэж ингээд заагаад өгсөн байгаа маа. Зөвшөөрөл жишээ нь ажил зөвшөөрөл авъя гэхэд 150 өдөр тогтоолдоор хоногийн заасан 3 хоног гээд ажлын 3 хоног гээд. Хэрвээ ажлын 3 хоногт бол албан ёсны одоо тийм татгалзсан ч юм уу зөвшөөрсөн тийм шийдвэр өгөхгүй бол энэ шийдвэрийг бол шууд одоо биелсэн гэж үзээд дараагийн одоо арга хэмжээг авч болно гэдэг ингээд заасан байгаа. Ер нь бол одоо ерөнхий архитектор бол 2 хоногийн дотор зургийг батлахгүй бол тэр зургийг батлагдсан гэж тооцоод шууд одоо батлуулах хэрэгтэй. Ер нь бол Мөн энэхүү журмаар зөрчилтэй болон газар эзэмших эрхгүй барилга барьж байгаа тохиолдлуудыг мөн зохицлох боломж өгдөж байгаа ачаа.